хүүхдүүдийн энийг манай байгууллагын хяналт хийдэг. Тэр одоо мэдээж шийдвэр гаргахыг сайн уу хийх ажлууд бий. Бид бүх шалгалтыг бол тендерийг одоо бичгээр төлөвлөснөөс ихтэй хяналттай шалгалттай явуулаад үйлчлэгийн хяналтыг одоо иргэдийн орцоогоо аюулгүй ийм л угаа байгаа. Тэгээ энэ дотор одоо анх нэг юм чанар муутай хийж байгаа шүү дээ. Ачаа үүсэхгүй. Таны сайн ажлыг бол бид нэр хариуд өгье да. Заавал санал асуух байна. Англиар нь госчны дүгээр орны хариу өгөх байна. Нийт Улаанбаатар чуулгыг саяхан өөрөөдөө нэглээд Улаанбаатар чуулгын барилгыг өөр зорилгоор ашиглана гэж. Би харахтаа нийтийн шинэ өдөр туул гараад бүгд залуучууд зориулсан байр барилгуудыг авч эргээд зорилттой бүлэг болон бүгд залуучуудын зориулсан олон арга хэмжээ юмнууд хийж байна. Бидний нэг нь бол нийтийн иргэний танхим байгаа. Гэтэл эргээгээд одоо Улаанбаатар чуулга маань яг тэр найрсаг Улаанбаатартай уялдаад явах бүгд залуучууд руу чиглэсэн олон сайхан ажил хийж байсан байгууллага ингэж одоо нөгөө төсөв хэмнэг цаанаас өгсөн шаардлагын дагуу тэрэнд хамруулж байна. Тэгээ одоо яг энэ бүгд залуучууд чиглэсэн байрыг юу хийхээр төлөвлөж тооцоод энэ алхмыг хийсэн бэ гэдэг дээр асуулт асуув. Ер нь бол соёлын төвлөрөө та нар мэдчихэж байна. Манай соёлын төвлөрөө маш том зохицуулбал тэр дотор соёлын төвлөрийнхаа гол заалыг одоо янз бүрийн хүсэл тавьсан байгууллагууд түрээсэх маягаар ингээд явж байна. Тэгээд түрээсээ илүү байгаа юм шиг. Улаанбаатар чуулгуудтай энэ бас нэг том заал эзэмшээ олон өрөө таслаад ингээд байж байна. Бид нэр одоо юу гэж чинь тэгэхээр энэ хоёр нийлээд Улаанбаатар чуулгуудын доор энэ хэдийн өрөө таслаа аваад үйл ажиллагаа явуулна. Тэр чинь илүү сайн хайцтай болно гэсэн үг. Ив явуулна гэсэн үг. Тэрийг одоо яг юм байхгүй. Одоо энэ Улаанбаатар чуулгын байрыг яах гэж байгаа вэ? Бидний бас төдөлж байгааг бидний хувьд хоёр гэж бодож байгаа төслийг хэрэгжүүлэх гэж. Тэр юу гэхээр хүүхдийн одоо урлан тэг төв гэж шүү дээ. Хуучин хэмжээний яваад байна. Энийг ч одоо үйлчлэгийн хяналтын газар 2-3 удаа ахлаад одоо нууц ухаар болчихсон. 3 давхраас бүгдийг хаараад одоо 1-2 давхарт нь одоо бараг л одоо баруун болж байгаа жаах үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ энэ байдлыг бид буудах санаатай. Буудгаад одоо энэ уран бүтээл төвийн хүүхдүүдийг Улаанбаатар чуулгын байдлаар одоо шилжүүлээд нэг жил орчим энд одоо ажиллаж одоо үйл ажиллагааг явуулах санаатай. Хүүхдийн уран бүтээл төв гэдгийн төсөл бүртэг 12 тэрбум төгрөг байгаа. За эдгээр энэ жилийн 7.5 тэрбум төгрөгийг тавиад уран бүтээл төвийг шинээр одоо гоё байдлаар болгоё гэж ингэж бодож байгаа. За уран бүтээл төвийн байдлаар хуучин байдал нь 2 давхар байгаа. Бид нар энийг 4-5 давхар байдал болгоно. Энэ давхарт нь одоо одон орны үзтэйгээр од үзтэйг нь планетар гэж хэлдэг шүү дээ, тийм ээ. Планетартай болгоод за 2 давхарт нь бид нөгөө та нарт мэддэг тэр Орсын эцгийн урд өмнө байсан хүүхд залуучуудын бэлдээ залуу техникчдийн ордон гэж байсан шүү дээ. Тэрийг одоо тэр уран бүтээл төвтэй цуг нийлүүлээд тэнд одоо хүүхдүүдэд зориулсан маш гоё ордон байгуулалт энэ төлөвөөр хэрэгжүүлэх гэж байна. Өөр төсвөр дээр хүүхд залуучдын ордон баригдах ажил явж ирсэн. Энэ нэг зөвлөр болж байгаа. Нийт ганцхан юутай болж байгаа гэсэн үг. Энэ хот манай очоод жижигхэн хот байгаа байлаа том хот тийм ээ. Дүүрэн болгон одоо үндсэндээ том дүүргүүд 200-аас 300 мянган хүүхэдтэй болж байна. За энэ уран бүтээл төв бол одоо байна. Энэ бол хүүхд залуучуудын бүх одоо чиглэлээр хүүхдүүдийн хөгжүүл, залуучуудын хөгжүүл бүх чиглэлийн үйл ажиллагаа явуулах энэ төв болно. За энэ төв байр дээр одоо хүүхдийн ордон байна тийм ээ. За дээр нь ирээдүйн цаг бид нар Улаанбаатар чуулгын байрыг хүүхдийн одоо театр, урлагийн чиглэлээр бас аваач ийм бодолтой байна. Ер нь энэ чиглэлээр хийх ажлууд байна. За энэ бол яг сүүлийн 2 жил анзаарч байгаа бидний шинээр хийж байгаа бол сургууль цэцэрлэг шин хийгээд байна. Энэ хүүхдийн одоо уран бүтээл төв гэдэг шинэ сайхан хүүхдийн ордыг одоо бий болгох гэсэн бас сайхан төслийг хэрэгжүүлж байгаа гэж яа.